Монгол улсын хэмжээнд хавдрын өвчлөл дээгүүр бичигддэг. Гэвч хавдар судлалын үндэсний төвд нь туяа эмчилгээний аппарат ердөө хоёрхан ширхэг байдаг. Хоёр аппаратны нэг нь эвдэрсэн, нэг нь үе үе гацдаг тул хавдрын эмчилгээтэй иргэдэж улс эмчилж чадахгүй нөхцөл байдал хүрчгээд байхад эрүүл мэндийн яам нь эвдрээд ашигладаггүй болсон аппаратаа засуулах санхүүжилтээ шийдэж өгөлгүй гацааж хавдраар өвчлсөн иргэдэд хохиросоор байна. Сангийн амрууд тоолдууд гэдэг явж байна. Эрдэнэхүй даргын дотор явжсэн юм. Эрдэнэхүй даргыг явж байна. Цан залгаад. Бүх асуултын нь шийдсэн байгаа юм биш үү? Тий. Бүх албан шиг явуулж байгаа юм. Явуулсан би л. Одоо энэ хизээ шийдэгдэх үү? Тэрсэн хэмжээд хоёрхан байдаг. Тэр чинь ингэдэг юм байна. Тэр аппаратыг чинь болохоор шууд мөнгөний тогтоогоо мөнгө нөх юу байхгүй. Заавал энэ эмчлийн хэрэгслээр одоо эвдлийн тогтоолгоо яг хэдэн төгрөгийн эвдэл газрын тогтоолгоо тэгээд захиалгын өгөөд тэгээд энэ чинь эмчийн тонос шууд худалдаа авах гэж байхгүй за тендерээр энэ ингэдэг байхгүй. Одоо хоёр шиг аппарат орж ирсэн. За энэ хоёр шинэ аппарат орж ирээд эвдрээгүй. Одоо нөгөө тодорхой хэмжээний одоо ч 2 жил хэрэглээд 2 жилийн дараа энэ одоо засваруудыг хийнэ гэсэн ийм зааварчилгаа байд юм байна л да. Одоо тэгээ нэг аппарат нь болцсон. Яг тэр зааварчилгааныхаа дагуу тэр засвараа хийх гээд хүлээгдээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энд одоо тэгээд яамнаас нэг томилж хүн очиж засварч очиж үзэх шаардлага баггүйгээр тэгээд одоо яг энэ засварыг хийхэд ийм зүйл шаардлагатай гээд хавдар судлалын үндэсний төвөөс ингээд танах руу бичиг баримтаа зунаас хойш явуулсан байгаа байхгүй. Одоо баг жил тойрлоо шүү дээ. Тэгэхээр улсын хэмжээнд хоёрхан ширхэг байдаг гэн туяа эмчилгээний аппарат гэдэг. Тэрийг ойлгож байна. Яг тэр нэг явцын засварыг өөрсдөө засвар тий өөрсдөө байгууллага өөртөө хариуц. Яг нэг энэ чинь нэг гүйцэтгэлийн санхүүжилтээр тэдний өөрсдөө юунтэй төсөвтэй хангалттай мөнгөтэй байгаа. Яг тэр явцын засварын төсвийг болохоор заавал эдгээр өөртөө батлуулаад яатсан байх ёстой юмыг өөртөө бас хоцрооцсон байгаа байхгүй юу? За хоцрооцсон байж болно тий. Тэгэхдээ улсын хэмжээнд хоёрхан байдаг аппарат та бодоод үз. Одоо энэ Монгол улс хийж байгаа юм байна. Тий, Монгол улс хавдрын өвчлөлөөрөө биш, нас баралтаараа тэргүүлдэг. Дэлхийд тэргүүлдэг. Ягаад тэргүүлдэг болоод байгаагийн нэг шалтгаан энэ л ихгүй. Хоёр аппарат байгаагийнхаа нэг нь ингээд ажиллахгүй, нэгнийх нь төсвийг нь эрүүл мэндийн яамнаас төсөвлөөд өгчдөггүй, хүлээгдээд байдаг. Хэрвээ энэ аппарат ажилд орчих юм бол өдөрт 45 хүн энэ аппаратаар өдөрт эмчилгээ хийгээд явах боломжтой. Тэд чинээгээр өвчнөө эмчлэгдэх боломжтой. Хавдар бол үхлийн өвчин биш шүү дээ. Бас эмчлэгдэх боломжтой өвчин байхгүй. Тэгэхээр бүх эмчилгээгээ одоо цаг тухайд нь хийлгэж ивэл энэ өвчин багасах бүрэн магадлалтай. Тэгэхээр одоо бүх өвөл явцыг бол өксөд хавдрын өөртөө мэдчихэж байгаа юм байна. Чи өксөдөөс очиад бүгд тодорхой яриа авч. Би танд нэг зүйлийг хэлэхэд Монгол улс хавдар өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлдэг. 3 сая хүн амтай чи яаж тэргүүлэх юм бэ? Тэргүүлэх боломжч байхгүй. Харин нас баралтаараа дэлхийд тэргүүлээд байгаа байхгүй. Тэгэхэд өчнөө тэр бум хүн амтай хятад улс нас баралтаараа тэргүүлэхгүй шүү дээ. Тэгэхэд энэ гоё хангалттай одоо эмчилгээг нь хийгээд байгаа байхгүй. Тэгэхэд 3 сая хүн амтай Монгол улс нас баралтаараа дэлхийд тэргүүлээд байгаа гэдэг чинь ямар нэгэн эмчилгээ тэр тоног төхөөрөм чинь хангалтгүй бус болоод ард түмнээ бодож үзэхгүй байгаа болоод Монгол хүн болж төрснөөрөө энэ хүн өнөөдөр буруудах ёсгүй үстэй тийм ээ. Бас л хавдартай хүн хүн шүү дээ. Бас эмчилгээ хийгээд идэгчмээр байна шүү дээ. Ар гэрийнх нь бас сэтгэл найдвар хүлээгээд тавиад байна шүү дээ. Тэгэхээр эндээс эрүүл мэндийн яамнаас тэр туяа эмчилгээний эвдрэлтэй байгаа аппаратны мөнгөнд хизээ төсвөлж өгөх вэ? Бүх мэдээлэл нь хөвшүүд рүү явуулсан байгаа юм байна. Чи хавдар дээр эрдэнэхүй дараагаас очиж эрдэнэхүй дараагт хэлчихье. Явцсан байгаа гэдэг чинь одоо тэгэхээр бүх албан бичиг явуулсан. Тэр чинь төсөв гэж албан бичиг бүгд явуулсан. Тэр чинь худалдаа авах бүх юмыг чинь шууд шийддэг юм биш үү? Заавал албан бичгээр балхааж тэгээд шийддэг юм болохоор тэгвэл одоо сангийн яам руу бүх юм явуулсан байгаа. Тэгвэл сангийн яам руу явцсан, хөсөөд рүү явцсан. Тэгэхээр ер нь шийдэгдэх тал руугаа орцсон гэсэн үг байна тий. Одоо худалдаа авах тендер шалгуулсан чинь тендер шалгуулахаар ямар хугацаа алдах вэ тийм үү? Тэгэхээр шууд худалдаа авах бүх нөхцөлийн аль болох хурдан шийдэхээр яам бүх бичиг үнэтэй бүлүүлээ. Тэгвэл одоо хэдэн дарга нарын гарын үсэг тамга тэмдэглэл дутуу тэгээд шийдэж чинь гэсэн үг байна. За баярлалаа тий. Энэ аппаратыг ажиллагаанд оруулчихвал маш олон хүнд буян болох гэдэг нь хэдүүлээ. Тэгэхээр бас нас баралтаараа тэргүүлдэг ус байха болио л доо хавдраараа тийм үстэй бүгдээрээ хавдартай хүмүүс хэм эмчилгээ энэ тоног төхөөрөмж анхаарлаа хандуулцгаая. За баярлалаа тий.